Урд өмнө удаадараа ял шийтгэл эдэлж байсан Батулга нарын 3 этгээд нь 2022 оны 7 сараас эхлэн MGM казино гэх нэртэй захин мөрөдө тоглоом сайт ажилуулж бусдын банкны дансыг ашиглан бооцооны мөнгө авч хууль бусаар орлогоо нуун дарагдуулан иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн эрэг үйлийн тусгай ангийн 2017 мөрөдө тоглоом зохион байгуулах 18-6 мөнгө угаах зүйл зааснаар эрэг үүрэг үүсгэж ялагдчихаар татан шалгаж ажиллаж байна. За энэ төрлийн гинт тэргүүдний хөвчлэн нууц тал дараагаар үйлдэгддэг бөгөөд хохирогчноор нь ихэвчлэн айдас давтсны улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг онцлогтой бөгөөд цагдаагийн байгууллагаас тухайн эргүүдийг тусгай чиг үүргийн хүрээнд бол илрүүлэн ажилладаг. Тэгэхээр энд бас иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд бол та бүхэн энэ төрлийн гинт тэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг эрүүгийн цагдаагийн алба болон албаны 26, 24, 25 дугаарыг утсаар болон биечлэн өргөдөл гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас нууцлал аюулгүй байдлыг ханган шалгах болно гэдгийг бас иргэдэд сэрэмжлүүлж байна.